Дуухуурын Үлгийн нутаг Дундгуй аймаг Адууны өв соёлын баяраа тэмдэглэж олон төрөл тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Адууны өв соёлын баярт 15 сум 66 багийн адуучин залуу суртгүйч авахаал цамбаага сорьсон байна. Дундгуй аймаг Адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс Адууны өв соёл арга хэмжээг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Адаацэг сумын сүм хөх бүрд түүх соёлын дурсгалт газарт зохион байгууллаа. Адууны өв соёлын баярт гүүний үрс гаргах, унах тамгалах, хул залах ёслол, Адууны өв соёл эдлэл хэрэгслийг дэлгэн таниулахаас гадна ардын урлагийн тоглолт, адуучин тэмцээн, дэмбэ, талын хуруу, айраг ух, сайхан хосмортон, бүх барилдаж, гинго зээ татах хүүхдийн уралдаан зэрэг тэмцээнийг зохион байгууллаа. Хүн төрлөختөн ч гэсэн галаан дахиж эхэлж идэг. Ёсоор бол одоо толгонд галаан одоо ном ёсоор манай нутгийн онцлог ажиллаараа дахиж за мөн одоо энэ сайхан баяр зэнгүү найр наадмынхаа хойморт дархан улаан зална гэдэг ёслол байдаг. Тэгээ энэ дархан улаан манай аймаг орны болоод энэ сумдын удирдлагууд маань манай авраг малчид маань дархан улаан залж энэ баяр наадмынхаа үйл ажиллагаа нээж энэ да. Ер нь Монголын өрх бүл одоо төрөл төрөсөд их амар амгалан байж тийм ээ тэр их бүвийн дунд их уярсан, ээнигсэн, эвлэлдэн нэгдсэн юм уян зөвлөн байгаасаа гэдэг үдээс бүвийн дугаар эхэлсэн. Тэгээд энэ бүвийн дууны цаад утга нь олон өрх бүлүүд галгал болцуулаа. Айл өрх бүл одоо сайхан бүвийн дуутай Монголын одоо энэ хүм ам гэдэг юм уу те одоо үрс маань маш олон болдгоо гэж тэр ерөөлийг бэлэгдэж энэ сайхан хөндөд эхлэлийн бүвэн дугаар олон сайхан одоо манцуутай маамаатайгаар л эхлүүллээ да. Энэхүү арга хэмжээ Монгол үндэсний өв соёл Адууны ёс заншлаа хадгалан хамгаалж морио зөв зөвхөстэй эдлэж хэрэглэх хайрлан хамгаалах зорилготой. Тус арга хэмжээг зориулж ирсэн залуусын дунд морь уургалах, морь бугуулдах, эмнэг бөлгүүлэх тэмцээнийг зохион байгуулж авраг адуучнаа шалгарууллаа. Тэргүүн байран шалгарсан тамш баяртай нөө Дундгуй аймаг Адаацсан өөр өртөг адууч. Монголын жанцсан дөрж гэдэг л байна. Одоо молоо 8 жил болж байна. Анх сургуулиас гараад тэгэл одоо тэр гарсан. За Дундгуй аймгийн эдийн сумдын бас сайн залуучууд өрсөлдлөө. Сайн залуучуудтай өрсөлдөж тэргүүн байрандаа шалгарсан сайхан баяртай байна. За залуучууд адуусан залуучуудаа хэлэхэд тэгэл морио сайдаж уургаан сайхан барьж. Морион сайн үйж тэгэл Монгол өвс хэлээ дээдлж яваарай гэж хэлээ да. Би Дундгуй аймгийн өндөр шилсэмээ залуу адуучин мөнхөтөөсгөө иргэж юм байна. Тэгээд энэ Адууны өв соёлын баяр нааданда сайхан оролцож 3 дугаар харинд орсон адуучин тэмцээнд төрөлдөнө. Тэгээ баяртай байна. Би одоо сүүлийн 2-3 жил Адуунд л явж ингээ адуучин тэмцээнд оролцож сайхан нутгийн залуучуудтай өрсөлдөж сайхан байр эзлээ баяртай байна. Энэ өнөөдрийн тэмцээнд сайхан оролцож 3-т орлоо. Одоо дараа ирэх тэмцээнд одоо амжилттай сайхан оролцохыг хэлж байна дээ одоо. Тэгээ бус залуучуудаа өргөн дэлгэр сайхан оролцохыг уриалж байна. Дангац Адууны өв соёлыг түгээхээс гадна тус нутгийн төв халахын дуулал жүжигийн театр, соёл урлагийн газар, Монгол эртний соёлыг шингээсэн үндэсний дээл хувцас, ерөөл магтаал, дуу хураар наадамчин олныг цэнгүүлж гал дахих ёслолыг хийсэн юм. Адууны өв соёлын баярт хүрэлцэн ирсэн залуус үндэсний дээл хувцаар ангойж хос морио унан ирсэн байлаа. Энэ нутгийн ард олондоо энэ сайхан тэмцээнийг зохион байгуулсандаа баярлалаа. Бид тэр 2 дахь удаага орж байна. Тэгээд энэ морд бидний унган мордоо тэгээд бид нар өөрсдөө бас энэ сайхан наадамдаа бас зориуд бэлдэж ирсгээсэ. Би энэ тэмцээнд бас анхудаа оролцож байна. Би дорно Дундгуй аймгийн өндөр шилсэн байраад Алтан баяр гэдэг үний өгöd. Тэгээд энэ тэмцээнд сайхан оролцож бас хүчрэг шалгаж барилдсандаа сайхан байна. Сэтгэл сайхан өндөр байна. Дундгуй аймагт зохион байгуулагдж байгаа. Дээлтэй бүх юм барилдаа анхудаа барилдаж байна. Тэгээд хойтонгоос одоо сайхан зодог шуудагтайгаа үндэснийхээ хувцастаас барилдах болов гэж басж байна. Тэгээд цаашдаа сайхан зорж ирж барилднаа л гэж одоо хүсэж байна да. Тус арга хэмжээнд Дундгуй аймгийн засаг даргын тамгын газар, Адаацэг сумын засаг даргын тамгын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, хүнсгүдэ аж ахуйн газар, говийн шуранхай аялал жуулчлалын холбоо, соёл урлагийн газар хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд Дундгуй аймгийн 15 сум 66 багийн адуучид, өв тээгчид, аялагчид оролцлоо.